функцийн өсч буурах завсар мөн экстремумын утгууд нь уламжлалтай хэрхэн холбогддог тухай энэ хичээлээр тайлбарлая. Ертөнцийн fx гэсэн функцийн график ингэж зурагдсан гэж бодъё. Энэ функцийн графикийг шүргэж байгаа шүргэгч чулуунуудыг гүйлгэж харуул дараах хэд хэдэн зүйлсийг тодорхой болгож болдог. За эхнээс нь дахиад явуулъя. Функц маань яг энэ хэсэгтээ өсөж байгаа. Өсөж байгаа хэсгээр нь шүргэгч чулууных нь алд нь тэгээс их байна. Шүргэгч чулууны алд нь уг цэг дээрх уламжлалтай тэнцвэрийн тухай өмнөх хичээлдэр үзсэн. Ийм учраас функцийн өсөж байх завсар дээр функцийн уламжлал нь тэгээс их байдаг байна. Харин буурж байх завсарт шүргэгч чулуун доошо чиглэлтэй буюу налалт нь тэгээс бага байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол буурж байгаа завсар дээрх уламжлалын утгууд нь тэгээс бага байдаг байна. За үүнтэй адилханаар өсөж байгаа завсарт нь уламжлал нь тэгээс их, буурж байгаа завсарт нь уламжлал нь тэгээс бага. Гэвчлэн цаашаа үргэлжлэнэ гэсэн үг. Эндээс дүгнэхэд функцийн өсөх завсрыг олно гэдэг нь ийм тэнцэл бишийг бодно гэсэн үг юм байна. Буурах завсрыг олно гэвэл энэ тэнцэл бишийг бодно гэсэн үг. За ингээд бид функцийн өсч буурах завсрыг олж чаддаг боллоо. Одоо харин өсч байгаад буурах яг тэр агшинд юу болох тухай сонирхож үзье. Функц өсч байгаад буурах буюу уламжлал нь тэгээс их байжгаад тэгээс бага болохын яг завсарт нь тэгтээ тэнцүү гэсэн утга гарч ирэх ёстой. Яг үүнтэй адилханаар буурж байгаад өсөх буюу уламжлал нь тэгээс бага байжгаад тэгээс их болохын завсарт нь мөн адилхан уламжлал нь тэгтээ тэнцүү байх утга гарч ирнэ. Энэ мэтчилгээр функцийн тухайн орчиндөө максимум, минимум утгуудыг илэрхийлж чадах экстремум зэгүүдийг ийм тэгтгэл бодож тодорхойлдог байна. За жишээ бодлогод болон нэмэлт тайлбарыг доор байгаа хичээлээс уншиж олоорой. Дараагийн хичээлээр сэжигтэй зэгүүд болон экстремумын зэгүүд хамгийн их утга болон хамгийн бага утгын тухай ярилцах болно.